бид нэр цаашаад ирээдүйд одоо сэргээн босголт одоо юу гэдгийг үнэхээр улсаа хөгжүүлэх гэж бодож байгаа бол бид нэр зайлшгүй төмөр замаа байгуулах хэрэгтэй. Бидний газар зүйн байршил уг нь үнэхэрийн бүр хамгийн ашигтай байршилд байна гэж ойлгож байгаа. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй. За бид нар сонсъё суралцъя подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид нар өмнө бас багштай хамт орсон хүмүүлийн ухааны сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын техникийн ахлах доктор Оюнлэр багштай уулзж байна. За багштай өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Багшийн ажил төрөл тавлаг сайхан байгаа. Талай сайхан. Цагаан сар гэл. Яг зөв тий. За өнөөдөр хоёулаа их сонирхолтой сэдвэр ярина. За энэ бол ер нь за бүр нүүр бардам билэн юу вэ гэхээр яг өнөөдрийн Монголын сошиал медиа, интернет, цахим их сурвалж, эрдэм шинжилгээний сэтгүүл ер нь огтын сэдвэр огт бэлтгэж байгаагүй. Монгол улсын төмөр замтай холбоотой. Яг үзэгчтэй жоохон хол байж магадгүй. Төмөр зам гэхээр бид нар нөгөө нэг баг бахта галт тэргийн суугаад аав ээжигээ дагаж явдаг байсан ингээл дурсамжтай штэнс өөр юм байхгүй. Төмөр зам гэж яадаг маадаг бид нар яг сайн мэдгүй. Гэхдээ бид нар өнөөдөр төмөр замыг илүү одоо Монгол улсын хөгжил дэвшлийн яг хэр ач холбогдолтой оролцдгийн төмөр зам яг үнэхээр Монгол тийм хэрэгтэй байдаг юм уу? Яагаад ер нь өнөөдрийг хүртэлхийн төмөр зам гэж ярихаар улс төрч тэгж их айгаад нэг юм сонин болцсон сэдв болцсон юм бэ гэдэг дээр багш ойлгоод ярилцах юм байна. За тэгтээ төмөр зам ярихтаа бол зүгээр нэг юм үзэгчд нөгөө төмөр зам гэхээр ингэж бодчих магадгүй л дээ. Нэг юм богонтой. Тэгээд нэг ингээд зам дагуу явж идэл нэг юм ингэлгээ ойлгоцсон. Тэгтээ ойл өнөдөр нэлээд улс төржиж ярих хэрэгтэй байгаа шүү. Сонирхолтой сэдв байна. Тэгэхээр шууд би асуугаад та хариулаад ярилцаад явчих багш. Хоорондоо ярилцаад явчих гэх үү? За тэгээ. За тэгэхээр нөгөө нэг яг манай Монгол улсад өнөөдөр төмөр зам хэр ач холбогдолтой юм бэ? Бид нар нөгөө дэд үтсгэж нэрлэдэг байгаа шүү дээ. Яг энэ манад яг хэр хэрэгтэй. Энэ манай улсын хөгжил дэвшил цааш тийчийг хандлах тэр одоо ач холбогдолтой одоо зүйл болоод бид нар энэ айгуу тийм ингэж ач холбогдох хэрэгтэй юм бэ? Тийм. Энэ дээр бас нэг онцлог байна. Монгол бас ч өөрөө нөгөө газар зүйн бүсчлэлийн хувьд ингээд авах юм бол хятад Орос хоёрын яг дунд байгаа. Тэгээд ингээд түүхэн талаас аваад үзэх юм бол Оросуудын тусламжтайгаар бид нэр ингээд төмөр замтай болсон гэдэг. Тэгээ ингээд онцлогийг аваад үзэхэр чинь яг өнөөгөө нөхцөлөл Монгол бас ч одоо 21-р зуунд тэгээд дэлхийд ингээд ийм их хоёр том өрсөлдөгчтэй хоёр улсын дунд байгаа Монгол улс яаж хэрхэн хөгжих вэ? Хөгжлийн гарц нь юу вэ гэдэг ингээд судлаад аваад үзэхээр маш олон юмнууд байдаг л да. Бид нар одоо ингээд хөгжиж чадахгүй байгаа бас нэг шалтгаан бас энэ зам гэж ойлгож байгаа. Би бол дид үтс гэж ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө дид үтсийг бид нар сайн хөгжүүлээд ингээд явчих юм бол одоогийн төгжрөл байхгүй болчихно. За түүнийхэн дагаад одоо дид үтс дотор чинь авт зам орж ийн, агаарын тембэр орж ийн, төмөр зам орж ийн гэдэг ингээд ярих юм бол олон юм орж ийн л да. Бүр ингээд цаашлаа ярих юм бол далайн тэрч орно Монголын хувьд бол. Тэгэхээр төмөр зам яг өнөөгийн кейсийг ингээд аваад үзэхээр бидний хувьд бас нэг одоо хөгжүүлэх нэн шаардлагатай салбарын нэг тоонд орж байгаа юм. Тэгэхээр өнөөгийн одоо төмөр зам бол улам л нөгөө ачаалаа дийлэхгүй болоод ингээл замын үд бомбт дээр те хамгийн их одоо шат дараалал ингээ үүсээд байгаа тий ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр бид нэр цаашаад ирээдүйд одоо сэргээн босголт одоо үгдийн үнэхээр улсаа хөгжүүлэх гэж бодож байгаа бол бид нэр зайлшгүй төмөр замаа байгуулах хэрэгтэй. За одоо ингээд урд хөршийг аваад үзэх юм бол бүр хятад улс бол бүр ингээд бүр өсрөнгөө хөтчихлээ. Бид нэр ингээл муулал гэдэгтэй хятадууд ийм гэл. Тэгтээ хятад улс бол яалтчгүй маш одоо хөдөлмөрч яалтчгүй ингээд өсрөнгөө хөтчихлээ. Тэгэхээр хөгжлийнхэн гол гарц нь юу вэ гэхээр дид үтс. Бүс ба замаар ингээд маш их ингээд аазны торшиг бүр ингээд хөгжсөн байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг нь дагаад бид нэр бас түүнийг нь дагаад хөгжих шаардлага гарч байгаа. За Оросуудын хувьд болохоор бас одоо ингээд Орос Украины дайнаас шалтгаалаад Оросын хувьд бас хүнд нөхцөл байдал одоо үүссэн байна. Гэхдээ цаашид ирээдүйд ингээд аваад үзэхээр ерөөсөө л нөгөө хөгжлийн гарц чинь олон улсын худалдааны одоо чиглэл нь хаанаас хаашаа явж байгаа гэхээр ерөөсөө Азиас ингээл Европ руу эсвэл Азиас ингээл Америк руу гэдэг юм ингээл Аз дотроо ингээд явж штэ. Тэгэхээр энэ кейсүүдийг ингээд аваад үзэхээр Монгол улс бол бидний газар зүйн байршил уг нь үнэхэрийн бүр хамгийн ашигтай байршилд байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ байршлаа бид нэр зөв ашиглахын тулд яалтчгүй л дэвтцээ хөгжүүлэх шаардлагатай гэж ойлгож байгаа. Би нэг уншдаг байхгүй шүү. Тэгээд нэг практик ач холбогдлыг хайгаад үзсэн чинь ингэж тайлбарлаж ирсэн юм.
1.5 сая км газар нутагтай талбайтай бид нар. А цэгээс Б цэг хүрэх зайн айгүй хол. Нэг цагаас нөгөө цаг хүртэл байнга нисээд байна гэж байхгүй. Байнга машинаар хаацлаад байна гэж байхгүй. Тэгэхээр нөгөө маш их хэмжээний бараа таварыг шууд зөөх ганцхан арга бол хямдхан арга. Гэхдээ бас хурдан ч арга энэ. Төмөр зам юмаа гэд тавьсан байсан. Тэгээ энэ дээр нэг юм сонирхолтой нэг зүйл байсан юу гэхээр нэг царийн асуудал яриад байгаа шүү. Тийм. Бид нар бол хятадтай л худалдаа хийгээл хятад л миний найз шүү. Хятад манай валютын орлогын их үүсвэр шүү гэж бүгдээр л дээр дооргүй яриад байдаг. Төмөр замаар худалдаа хийгээд гараа явангууд нөгөө царийн зүрд юм ба шүү дээ. Тий. Энэ цариг гэж яг юу юм бэ вэ? Энэ яг яагаад зөрөөд байгаа юм бэ? Нөгөө царгийн асуудлыг ярихаар манайхан ч одоо нөгөө үндэсний аюулгүй байдлын асуудал яриад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хятадууд одоо манайх руу ингээд танк хөлслөөд те манайх руу орж ирээ биднэрлээ бид ингээд товтлоод Монгол улсыг байхгүй болгоно гэдэг юм кейс зарим нөхдүүд ярьдаг л да. Тэгэхээр яг ингээд шинжлэх ухааны талаас нь яг ингээд нөгөө зам тээвэр хөгжлийн ингээд онцлогоос нь ингээд аваад үзэх юм бол цариг бол ерөөсөө нөгөө Оросууд анх биднэрт барьж өгөхдөө Оросууд чинь зөвлөлт бод улс байх үед Оросын одоо нөгөө тусламжтайгаар төмөр зам баригдсан ингээд одоо Станы улсууд те эдэрийг ингээд аваад үзэхээр бүдээр өргөн царгаараа гэтэл хятадуудын хувьд болохоор нарийн царгаараа гарч иж байгаа. Энд чинь хэдхэн миллиметрийн асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө миллиметрийн асуудал дээр бүр цэвэр геополитикийн бодлого явагдчихийдэг гэж хэлж болно. Тэгэхээр нөгөө дан ганцхан хятад улс нь ингээд цариг нь ингээд явж гинүү гэхээр үгүй олон улсын стандарт нь өөрөө нэр юм байхгүй. Тэгэхээр энэ царгийн асуудлаас болж одоо Америкчууд бас энэ хятадтай адилхан царигтай байгаа. Европчууд бас адилхан энэ хятадтай адилхан нарийн царгаар явж байгаа. Тэгэхээр энэ царгийг бид нэр хөссөн үсээгүй нөгөө одоо хийх бүтээн байгуулалтын ажил хийх шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө царгийн асуудал одоо төмөр замаа өргөжүүлэх гэхээр нөгөө цариг зөрснөөс болоод дахиад одоо бүтээн байгуулалт ажил хийх үү, яах уу гэдэг ийм асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр цаашаад бид нэр үнэхээр хөгжиж гэж бодож байгаа бол үнэхээр улсаа хөгжүүлэх гэж бодож байгаа бол одоо хос төмөр замтай байх шаардлага бол гарч ирж байна гэж. Хос гэдэг нь нөгөө нарийнаач ярьж байгаа, өргөнөөч ярьж байгаа. Тэгэхээр нөгөө нэг асуудал нь юм байна л да. Одоо хамгийн том жишээ гэх юм бол Монгол улстай яг адилхан кейстэй аваад үзэх юм бол Казахстан ус яг адилхан ландлокод өөрөлдөл далаад гарцгаа. Тэгсэн мөртлөө одоо Казахстан бол дэлхийн далаад гарцгаа бусад улсуудтай харьцуулаад авчихвэр хамгийн далаагаас хамгийн алсагдмал зайд оршдог улс ахгүй юу. За гэтэл энэ улс нь өөртөө сул талаа давуу тал болгоод ашиглаж байна. Яагаад вэ гэсэн чинь царга төмөр замаа, авто замаа маш өндөр хөгжүүлж чадчих байгаа байхгүй энэ улсын хувьд. Тэгэхээр нөгөө Казахстаны хувьд яасан гэхээр хоргос бомб гэдэг одоо зам дээр хөгжлийн яамныхан за одоо энэ дэд үтсийн хөгжил одоо тэгээ судалдаг судлаачид бол маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ хоргос бомбд бол яаж ингэж мундаг хөгжим гэхээр одоо төмөр замаа шууд нарийн цариг өргөн царгаар нь хоёуланг нь хөгжүүлсэн. Тэр үтгэл бүр ингээд нөгөө Европ Аз руу холбдог гол юм нөгөө төрөл нэг болчиход байна шүү дээ. Тэр энэ кейсээр аваад үзэх юм бол Казахстан бол маш өндөр хөгжиж байгаа. Сүүлийн үед бол орчимдээ хөгжиж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо учир шалтгаан хөгжлийн цаад учир шалтгаан юу вэ нөхөр ерөөсөө дэд үтсийн хөгжил байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Хятад улсын хувьд нэг юм гаргалгаа байгаа юм л да. Юу вэ гэхээр улс хөгжихийн тулд хамгийн энэ тэргуунд юу хийх ёстой вэ гэхээр дэд үтсээ хөгжүүлэх ёстой. Дэд үтс нь хөгжих юм бол хөссөн үсээгүй тэр нь зам дагаад хөгжил гэж явдаг. Монголчуудын хувьд болохоор бид нэр хөгжиж чадахгүй байгаа. Одоо жишээлбэл тээвэр логистикийн индексийг ингээд аваад үзэхээр бидний бол индекс яг хаа сайжирч л байгаа л да. 1-2 байраар урагшилж л байгаа. За шин замууд ингээд ашиглалтанд орж ин тээ. Гэхдээ бид нар бол бусад улсуудтай харьцуулаад аваад зүр үнэхээр хоцорч байгаа гэж хэлж байна. Миний зөв бол манай төмөр зам Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгч нь 70-ны донд байгуулагдав шүү. Тий. Тэгээд чинь 40-51% нь Орос эзэмшдэг шүү дээ. Тий. Яг энэ 70 донд байгуулагдсанаас хойш яг нэг айхтар өөрчлөж сайжирсан юм байт юм уу тийм? Уу яг хөгжил сайжрахын хувьд бол сайжирч л одоо юу гэдэг удирдлагын хувьд ч гэдэг юм ингээд залуу хүмүүс ажиллаж ингээд боломж нь байна. Гэхдээ нөгөө бидний хувьд бас нэг
хөгжихгүй байгаа бас нэг онцлог нь юу вэ гэхээр бид нар ингээд нөгөө бусад улсын туршлагуудыг судлаад тэрийг ингээд нэг яг бод дээр нь амьдрал дээр тэг хэрэгжүүлж ингээд чадахгүй байгаа юм л да. Тэгээд ингээд нөгөө ярахаар уус төржүүлээл одоо тэр тэгсэн энэ нийцсэн гэдэг ийм яриануудаас болоод тий одоо авилгалч гэдэг юм уу иймэрхүү асуудлаас үүсэж ингээд бид нар хөгжиж чадахгүй байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр ерөөсөө цаашид бол ерөөсөө яах ёстой вэ гэхээр бидний одоо ингээд энэ жил бол 2024 оны тоо баримтыг аваад үзэхээр нүүрс төвөрлөлт бол асар өндөр болчихж байгаа юм. Бид нар бол нөгөө зорилтоо тавьж исэн, зорилтоос дээшээ давцсан. Гэхдээ бид нар цаашид бол нүүрс одоо үүдийн тээвэрлэх юм юу аваад үзэх юм бол Хятад улсын хувьд одоо ялангуяа нэг нэгдсэн үндэсний байгууллагын энэ хөгжлийн бодлого дээр бол доктортой хөгжлийн бодлогоор бол ялангуяа хүрээлэн буй орчиндөө тий байгаль орчиндөө ээлтэй байх хэрэгтэй. Тэгтэл бид нэр ингээл нөгөө Монгол улс чинь хөгжлөөр хоцрогдоод шүү дээ. Яагаад гэхээр нүүрсийг одоо ингэж нөгөө ээлж задгаагаар ингэж тээвэрлдэг ус багх болчих шүү дээ. Багаараа багасаад шүү дээ. Тэд нар чинь яаж юм гэхээр хүн амаа бодож ийн, агарын бохирдлоо бодож ийн, хүрээлэн борчны бохирдлоо бодож шүү дээ. Тэгтэл бидний хувьд ямар асуудал үүсэж ийн гэхээр нөгөө л нүүрсээ ингээл тээвэрлэл ил задгаагаар нь тээвэрлж байна. Тэгэхээр Хятадын нэг юм бодлого байгаа. Юу вэ гэхээр Хятад улс Оросоос ингээд нүүрсээ бас авдаг. Оросоос олон улсаас авдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрний нэг нь бол Оросоос авдаг. Оросод юу гэж Хятад улс шаардлага тавьсан бэхээр Орос улсаа та нар нүүрс тээвэрлэлтэй хийх гэж байгаа бол дээгүүрээ cover хийх хэрэгтэй. Эн чинь хүрээлэн борчинд маш их нөлөө үзүүлж байна гэдэг юм. Түүнийг дагаад Орос улс одоо юу гэдэг нүүрс тээвэрлэлтэй хийхдээ дээгүүрээ coverлдог бас. Ингээд нөгөө тэдний хоёр улсын хооронд бол асуудал ингээд хоорондоо зөгцөж штэ. Монголчуудын хувьд болохоор яаж ийм нэхэр одоо гашуун сухаатл гэж ингээд шивээ өрнөл гэж ингээд бомбтууд байна л да. Тэгээ энэ бомбтуудаар ингээд нүүрс тээвэрлэлт одоо ингээд цаашид улам өсгий гэж бодож байгаа бол тий энийг маш хүрээлэн орчинд байгаль орчинд ингээд зохистойгоор тий бохирдол байхгүйгээр байлаач баг бохирдолтой байхаар ингэж хийх хэрэгтэй. Гэтэ ирээдүйд бол энэ нүүрсийг бол хизээ нэгэн цагт хавчдаг нөөц учраас дуусна. Тэгэхээр бид нар бол энэ хүрээнд яах вэ гэхээр өөр гаргалгаа, өөр гарцтай байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр бас нэг энэ монголчуудын хувьд одоо хөгжлийн бас нэг гаргалгаа нь дан ганцхан босоо чиглэл биш гэж үзээд байгаа байхгүй. Хөндлөн чиглэлтэй ч гэсэн төмөр замтай байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр яг одоогийн ингээ засгийн газруудын өмнөх засгийн газруудын ингээ хөгжлийн онцлогуудыг аваад гэсээр яг хөгжлийн ингээ тэзүүч гэдэг юм уу хөгжлийн ингээ өөр гаргалгаануудаа ингээ хийгдээд эхнээсээ ингээ ашиглалтанд ороо явж байгаа. Гэхдээ бид нэр энд маш удаашралтай байна л гэж би ойлгож байгаа. Яг нөгөө хөгжлөхээр би яг өнгөрсөн жил нөгөө өөрөө гашуун сухатаар очиж үзсэн л дээ. Яг биеэр нэлээд явсан. Хил дээр очиод за тэгээд нөгөө яг үнэхээр нөгөө хил гараад хөгжил байт юм байна гэдэг яг тэгэхэд харсан байхгүй. Тэрэн дээр ямар харагдсан бэ гэсэн чинь би ч нөгөө машин замаар явж байгаа шүү дээ. Замаар явангуут нөгөө яг нөгөө нүүрс тээврийн замаар орж ирж байгаа. Тэгээд нөгөө машинууд ингээд очрлцсон. Хэдэн километр урт үргэлжилсэн юм очор тавьчихсан. Тэгээд машин руу ингээд шаахаар ингээд ахнар хоол хийгээл хөзөр тоглол тэгж явж байгаа. Тэгээ яг нөгөө бомбын нөгөө нэвтрүүлэх хэсгээр нь яваад очисон чи харин бас л тэнд буу очор. Тэгээд ерөөсөө Монголын талын бомб тэнгүү тэнд нэг юм офис тэрэн дотор нь хилийн ажилчтай ажилтдаг цаанаа нэг байртай наанаа нэг ганцтай болоо. Хятадын хэсгийг харангуй тэнд чинь ерөөсөө хүн ажилтдаг юм шиг байл шүү дээ. Нөгөө чингэлгүүдэд тавихад роботууд ингээл тавиад л ийм тусгай шугамар хиймэл оюуханаар ажиллуулаад аимшигтай. Тэгэхээр нөгөө бид нар ингээ харангуут нэг юм тал газар цөл нэг хідэ ахнар машинтай очрлж байгаа. Тэнд яваад очингууд нэг хил гарсан чинь бетонтой тэнд тоос босч байгаа ч юм алга. Амар лаглаад хүн хөрөмжүүд ингээл яваал. Тэгэл яалч вэ нөгөө бид нар нөгөө яг энэ битэр очиод ирсний дараа нөгөө бодол цэгцэрч байгаа байхгүй. Нэрээ бид нар амар хөвчлөөр удаашрсан юм байна. Бид нар амар хоцорсон юм байна ер нь бол. Энэ юутай холбоотой юм бол ингээд шууд нөгөө энэ магадгүй тус төрчснөөс ч уссан байж магадгүй. Тийч хаачаа. Тэнгүүд нэг сонирхолтой зүйл бас яригдсан. Бид нар ингээд Улаанбаатарын хатургаанд төмөр замын татангууд зөвхөн зүүн талдаа төмөр замтай шүү дээ. Тэр нь Улаанбаатараар дайрдаг.
ахаад нэг төмөр зам байвал яасан юм бэ гэдэг нэг юм яригдсан. Тэр нөгөө баруун бүсийн төмөр зам гэж тавиад байгаа. Энэ баруун бүсийн төмөр зам ер нь хаагур дайрах гэдэг байгаа. Энэ яг хоёр үзүүр нь хаана байгаад байгаа. Ер нь баруун бүсийн төмөр зам ихээр энэ улс төрчид их нааштай хүлээж аваад шиг байгаад байгаа. Ер нь судалгааны байгууллагууд ч гэсэн энэ яг ямар төмөр зам болоо тийм ач холбогдолтой байд юм бэ? Тийм. Тэгэхээр нөгөө энэ төмөр замын нөхцөл байдлыг судлаад ингээд тэзүү өнтөр нь хийгдээд явж байгаа. Хийгдсэн. За тэгээ урьдчилан байдлаар хийгдсэн тэзүү өнтрийг ингээд судлаад аваад үзэхээр бол Монгол улсад бол маш ашигтай ийм төмөр зам гэж ойлгож байгаа. Яг хоо энэ дээр ингээд аваад үзэхээр энэ төмөр зам нь Монголын одоо урд зүгээс ялангуяа энэ одоо баруун бүсийн баруун 5 аймгаар чинь явчихж байгаа байхгүй. Тэгээ баруун 5 энэ аймагуудаар ингээ явхаар нөгөө Масала баавганы асуудал яригдана. Масала баавганы асуудал яригдахаар манай нөгөө улс төрчдөг нөхдүүд чи юу гэж ярьдаг вэ гэхээр нөгөө төмөр зам нь ингээ явхаар уучлаарай нөгөө төмөр замаар Масала бааваг нь те одоо устгаж үгүй хийх юм нөхцөл байдал үүснэ гэж явж байгаа хгүй. Тэгэхээр яг энэ нөгөө хятадуудын хувьд үнэхээр одоо манай талд удаа дараалан хүсэл тавьдаг юу вэ гэхээр баруун бүсээрээ төмөр замаа байгуулад өгөөч гэдэг. Яагаад вэ гэхээр нөгөө Казахстаны бомбд одоо Манжуур гэдэг энэ хоёр бомбд бол нөгөө Аз Европ руу ордог гол хоёр бомбд маань одоо ачааллын хамгийн оргил үедээ хүрсэн байгаа одоо бол тэгээ нөгөө ачааллын оргил үедээ хүрсэн учраас монголчин бас нэг гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хятад чинь бараа бүтээгдэхүүнээ эстийс нь хаашаал бол хаашаа экспортлмоор байдаг. Гэтэл нөгөө энэ хоёр чинь ингээд ачаагаа хамгийн дээд зэгтээ хүрсэн учраас одоо Монгол бол нэг гарсан байгаа байхгүй. Уг нь бол тэгээ бидний хувьд энэ гарцыг ингээд судлаад аваад үзэхээр тэзүүгээр ингээд судлахаар мап нь гарч байгаа юм л та. Тэгээ энэ мапаар ингээ харахаар ялчгүй говийн бүсээр нөгөө Масала баавганы нутгалдаг бүсээр ингээд дайрч байгаа. Тэгээд яг хөө энэ дээр ингээд хүмүүсийн олон нөгөө судлаачдын энэ чинь маш олон судлаачид бол маш олон байх хэрэгтэй шүү дээ. Амтан тэг зэрлэг амтан судлаачид нь байгаль орчингоос нь талаас нь судлах хэрэгтэй. За хөрөөлөн буй орчин талаас нь судлах хэрэгтэй. Эдийн засаг талаас нь, улс төр талаас нь тэг ингээд маш олон талаас нь судалж иж энэ нөгөө судалгааны байгууллагууд чинь эцсийн одоо зөвлөмжөө гаргаж ирэх шаардлага бол гардаг. Тэгэхээр нөгөө бомбын хөгжил энэ баруун бүсийн хөгжлийг ингээд судлахаар бол Монгол улс яалтчгүй л нэг одоо тэг маршрутыг одоо хийхгүй бол уучлаарай бид нар бол хоцрогдоод явж гинэ л гэж хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө чи юун дээр зургийг гаргачих бах тий. За энэ зурган дээр чинь бүр ингээд бүр заагаад өгсөн байгаа. За энэ зургаар чинь бүр ингээд аваад үзэхээр бол Монгол улсын үнэхээр одоо бид нар бол нөгөө 100-ны цагт бол одоо жишээлбэл автомашины одоо тий ослоор одоо 100-ны цагт осол хийдэг одоо амь насаа ирсэж байгаа хүмүүсийн тоол эрс өсдөг штеп. Хурд хэтрүүлдэг, согтуур тээвэр хийдэг тий гих мэтлэн. За дээрэс нөгөө замчин ачаал үсдэг яг наадмын үеэр бол тий. За тэгэхээр яг энэ кейс дээр аваад үзэх юм бол баруун бүсийн энэ төмөр зам байгуулагдаад хэрэг ингээд хөндлөн чиглэлдээ босоод чиглэлдээ төмөр замаа байгуулчих юм бол за Монгол улс бол ерөөсөө аялал жуулчлаараач тэр за нөгөө дамжин өнгөрөх тээвэрлэлээрээч тэр Монгол улс бол зүгээр л алаа хийнэ л гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр энэ бол Монгол улсын хөгжилд бол хамгийн том нэмэр нөлөө үзүүлэх юм байна. Яагаад вэ гэхээр нөгөө замын үдээс чинь Алтан булгийн бомбд хүрэх энэ процедурыг ингээд аваад үзэхээр бол бид нар нөгөө царгийн асуудлаас ч болоод одоо асуудал үүсээд нь шүү дээ. Тэгэхээр энэ бомбын хөгжил, бомб тээвэр логистикт бол 1 минут, 1 секунд, 1 дойлын асуудал яригддаг. Тэрнээс нь дагаад цаана нөгөө одоо юу гэдэг агуулгах те контейнерийн одоо туризмын асуудал яригддаг учраас бараа таварын үн ч гэсэн хямдрах боломжтой гэж үзэж байгаа. За ийм учраас Монгол улсад бол баруун бүсийн тээвэрлэлд маш чухал баруун бүсийн одоо авто замч бай, төмөр замч бай, агарын тээвэрч бай юм л шаардлагатай байна гэж ойлгох. Тийм учраас нөгөө баруун тийшээ явах тусам барааных нь үнэсээ бол бензиных нь үнэсээ яваад байдаг юмсэнтэй холбоотой гэж. Тийм. Замаа өрчих хадал болчих байсан юм шүү. Гэхдээ яг одоо зам шин замууд ашиглалтанд орсон л доо. Гэхдээ энэ зам бол бас л ачааллаа дийлэхгүй гэх юм аа. Ер нь бол хангалттай хэмжээний биш. Яа тэгэхээр энэ нөгөө хүнд машин механизм явдаг.
тээвэр те эсвэл одоо үүдгийн суудлын седанууд одоо оффроуд те машинууд ингээ явах ингээд тусдаа юм аюутай байх юм бол дац нь ондоо байх юм бол эн чинь боломж юм байхгүй. Гэтэл нөгөө энд чинь бүх юм нь ингээд нэг юугаар явж байгаа учраас нэг чиглэлээр нэг юугаар авто замаар явж байгаа учраас нөгөө хүнд машин механизмууд чинь хэдэн тонны 20 тонны 10 тонны хэдэн тонны те 30 тонны ингээд авто тээвэр хийхэр чинь нөгөө ачааллаад ийлэхгүй одоо үгдийн авто замд чинь нөлөө үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энээс болж одоо үгдийн зам ашиглалтаас хугацаанаас өмнө одоо гэмтэх те одоо вирусны асуудал болдог ч гэдэм үү иймэрхүү асуудал үүсэж ингэж ойлгоод байгаа. Бас нэг ийм асуудал яригдсан байсан. Монгол бичиг баримт хөөцөлдөг хэцүү юм аа. Хүнд суртал ихтэй. Нэгт хоёрт зардал мөнгө их орох юм. Гэт Дэлхийн банкнаас нэг судалгаа хийсэн байсан юм тийм. Энэ яагаад манай Монголд ийм байгаа? Одоо жишээ нь нэг бичиг баримт хөөцөлдөх дундаж хугацаа 11 хоног гэж байгаа. Швейцарийнхыг харсан чинь Швейцар ч манайхтай адилхан Европтой далаад гарч хөөс. Бас л авто зам, төмөр зам нь аягүй сайхан шийдэгдсэн. Яг Швейцарын төмөр замын нэг гоё юм нь юу гэхээр нөгөө манай төмөр зам чинь ингээд игц явдаг. Швейцарын төмөр зам чинь нөгөө уул ихтэй очиж ингээд нөгөө өгсөж явж чаддаг юм билээ л дээ. Швейцарт төмөр замын бичиг баримт хөөцөлдөх дундаж хугацаа 2 минут гэж байгаа. Энэ яагаад ийм амар хоног моногийн зөрүү өсөж вэ? Энэ яагаад бид нар ийм асуудалд байт юм бол? Тийм, энэ чинь нөгөө яг тухайн улсынхаа хөгжлөөс шалтгаалж байгаа юм л да. Тухайн Швейцар улс бол ингээд 70-аад гарсгүй мөртлөө Европын өсрөнгөө хөгжилтэй улс. Одоо advanced economy тийм. Монгол улс ч өөрөө нөгөө 70-аад гарсгүй дээрээс нь 1990 оноос хойш ингээд тий дөнгөж хөгжөө явж байгаа юм бас. Тэгэхээр 90 онтой ингээ харьцуулаад аваад үзэхээр одоо 2025 тэрнээс хойш те бараг 30-аад 40-од жил ингээ болох гэж байна. Гэтэл ингээд аваад үзэхээр бол Монгол улс бол авилгалын индекс нь хамаг юмыг хойш нь татчихин гэж ойлгоод байгаа. Авилгалын индексээрээ бид нэр одоо жилийн ардчлалын индексээр бид нэр ухарчлаа штэ. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас ингээд аваад үзэхээр Монгол улсад бичиг баримт хөөцөлдөх гэдэг чинь ер нь бол за худалч хүнд бол тал өдрийг авдаг штэ. Төгжөж очлоо машины тавих цай байдгүй. Тэгээд нэг төлбөртэй загсаал хайж тойрж явсараа л нөгөө байгуулга нь цайны цаг эсвэл үүдээ орой те хүүхэд авах цаг ч юм уу эсвэл ажлын цагаар таарчдаг юм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр нөгөө завтай хүнл бичиг баримт хөөцөлдөг гэдэг нэг шок яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ кейсийг бид нэр ер нь бол янзлах шаардлагатай. Яг хуу зам дээр хөгжлийн яамнаас бол одоо юу гэдэг цахим хөгжлийн яамч гэдэг юм ингээд юмнуудаа цахимжуулаад явж штэ тийм ээ. Гэхдээ энэ ингээд арай л одоо юу гэдэг удаан байна. Бид нэр ийм одоо олон хүн суртлуудыг хийх шаардлага байхгүй шүү дээ. Хүн ингээл эрнийхэн өмнөлхийг бариад очиход эрнийхэн өмнөлхийг батлаад ирэх мэтлэн асуудал үүсдэг шүү дээ. Баримт бичиг баримт хөөцөлдөхөд. Тэгэхээр энэ мэтлэн ингээд маш олон юмнуудыг бол Монгол улс бол цахим хөгжлийн яамаар ингээд шийдээд явж байгаа. Гэхдээ бид нар бол бусад өндөр хөгжилтэй улсуудыг харьцуулаад авах юм бол хөгжил хоцронгүй баг. Тэгэхээр нөгөө яалтчгүй 1 минут 2 минутын асуудал тал өдрийн асуудал гэдэг чинь тухайн хүнд бол эдийн засгийн хувьд бол маш их тий хохирол амсчин гэж ойлгож байгаа шүү дээ. Тэр чинь бензин тос хагас өдрийн ажлыг тасалж гинэ гэдэг чинь тий. Тэгэхээр энэ мэтлэн ингээд асуудал бол байна гэж ойлгож байна. Тэгэхээр дэлхийд бол Монгол улс бол газар зүүн хувьд тий маш хөгжлөөрөө ингээд дэлхийн бусад өндөр хөгжилтэй улсуудыг харьцуулаад аваад үзэх юм бол газар зүйн хүчин зүйлэр бол үнэхэрийн таата нөхцөл 3.4 сая хүн байгаа боловч тэгээд дэлхийд газар зүйн одоо нэг хүнд оногдох юугаараа тийм ээ газар нутгаар 18-т орж байгаа. Тэгсэн мөртлөө л Улаанбаатартай халалцаад байна. Тэгэхээр энэ асуудлыг бид нар яаж цаашаад ер нь хөгжүүлвэл сайн байх юм тий. Яавал бид нар ер нь хөдөө орон нутгаа хөгжүүлчих юм бол би бол дуртай хөдөө орон нут руугаа явна гэж бодчих шүү дээ. Утаанаас ч гэдэг юм уу одоо юу гэдэг хөрсний бохирч гэдэг юм ингээд олон юмнуудаас салмаар л шүү дээ. Тийм тэгэхээр хөдөө орон нутагта замаа одоо дэд үтсээ хөгжүүлээд ажлын байрны бий болгох юм бол хүмүүс бол дайцхад эхнээс ингээд явж шít тийм ээ. Залуу уран бүтээлчд байна, жүжигчд байна. Хөдөө орон нутагт ингээд юм хийх гэж байгаа хүмүүс бол дайдж шít хотоос чинь. Тэгэхээр энэ бол ингээд бас нэг өөрөөр харж ийн л гэж би ойлгож байгаа. Нэг талаас бол тийм. За тийм байна. За тэг ямар ч байсан
манай сонсож суралцсан подкастын маань ээлж дугаард маш сонирхолтой сэдвэр багш надтай ярилцсан багштай маш их баярлалаа. Тэгэхээр нөгөө та бүхэн ярьсан юмыг ингээд бяцхан дүгнэлтэд үзэх юм бол нэгд манай улс газар зүй маш ашигтай байрштай байт юм байна. Манай улсад нэг асуудал нь юу вэ гэхээр бид нар нөгөө зөвлөлтийн үед барьсан учраас царийн асуудал маань одоо ч байгаа юм байна. Гэхдээ энийг даван туулахын тулд бид нар хос зам барьж болох юм байна. Тэгээ бид нар ганцхан зүүн бүсгээс илүүтэйгээр бас баруун бүсээр төмөр зам тавьчих юм бол Орос Хятадын хоёрын хооронд одоо дамжин өнгөрөх транзит ус маш том давуу тал үүсч болох юм байна. Тэгээ бид нар нэг том давуу сул тал болохын авилгалын асуудал, ардчлалын асуудал, ер нь нэг хүн сурталтайгаа тэмцэхийн тулд цахимжилттай аягүй сайн хэрэгтэй юм байна. Тэгээ би барыг эдгээрийг хийгээд дуусчихад барыг Монгол алах юм биш үү гэсэн дүгнэлтэнд барыг хүрсэн шүү дээ. Тийм, ер нь бол хөгжилт бас хойш нь татж байгаа гол асуудал чинь Монгол улсад бол хөрөнгө оруулалтаараа техник өндөр хөгжилтэй тий улсуудаас бол маш их хөрөнгө оруулалт орж иж байгаа. Гэхдээ энэ болгон ч өөрөө цаана яг үр дүнтэй юм зарцуулагдаж байна. За энэ дээр хяналтаа тавьдаг байгууллагууд нь яг хяналтаа хийгээ явуучих юм бол Монгол бас хөгжих боломжтой байхгүй. Уг нь бол хөгжихгүй биш, хөгжих боломжтой. Гэхдээ бид нар бол цаашаа дахиад нэг хэдэн жил байна л гэж харж байна. За багштай маш сайхан сэдвээр ярилцсан маш их баярлалаа. За тэгээ багшийн цаашдын судалгаа ярдуу шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье. За манай сонсож суралцсан подкастын маань ээлж дугаар энэ хүрээд түр өндөрлөж байна. За тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа. Баяртай.